Ерөнхий сайд учрал өрөмдлөгийн цооногт хүүхэд осолдсон асуудалд мэдэгдэл хийж тухайн эмгэнэлт явдлыг санамсаргүй осол биш, хариуцлагагүй төр, хяналтгүй тогтолцооны үр дагавар хэмээн дүгнэлээ. Тэрээр уул уурхай салбарт стандарт аюулгүй ажиллагааны дүрм мөрдөгддөггүй. Төрийн хяналт суул байгааг шүүмжилж, улс даяар уурхайн талбайд төлөвлөгөөт бус шалгалт явуулж, зөрчилтэй уурхайнуудын лицензийг хүртэл цуцлах асуудлыг хүндсэн юм а. Гэвч улс төрийн өнцгөөс харвал энэ асуудал зөвхөн компаниудын хариуцлагагүй үйлдэл ажиллагаагаар хязгаарлагдахгүй юм. Хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагууд олон жилийн турш үүргээ хангалтгүй биелүүлж, аюултай орхигдсон цооног стандартгүй олборлолт нөхөн сэргээлтгүй талбайнуудыг бодтойгоор зэгцэлж чадаагүй нь энэ хэргийн цаад шалтгаан болсныг дахин харууллаа. Иймээс ерөнхий сайдын мэдэгдэл зөвхөн шүүмжлэл үүрэг чиглэлээр хязгаарлагдах ёсгүй гэсэн хүлээлт нийгэмд үсэж байна. Засгийн газар өөрөө хяналтын тогтолцоог хэрэгжүүлэгч гол субъектийн хувьд улс төрийн болон захиргааны хариуцлага мөн хүлээх ёстой. Ялангуяа хүүхдийн аюулгүй байдал уул уурхайн хяналтын тогтолцоонд бодит өөрчлөлт хийхгүй бол ийм төрлийн эмгэнэлт явдал дахин давтагдах эрсдэл хэвээр үлдэж байна. Уурхайн өрөмдлөгийн цооногт хүүхэд унсан энэхүү эмгэнэлт үйл явдал санамсаргүй тохиолдол огтос биш. Хууль дүрмээ барьдаггүй, стандартыг барьдаггүй, хяналт сул, үний хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлага бүх шатанд ухамсарлахгүй байгаагийн тод илэрл юм а гэж дүгнж болно. Манай улсад сахилгын хариуцлагын зуд нүүрлсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан байна. Монгол улсын хэмжээнд стандартыг барьж хариуцлага ухамсарлаж ажиллахыг бүх шатанд шахаж шаардах болно. Уул уурхайн олборлолт явуулж байгаа бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг тооллогыг явуулж бүх аймаг сумын засаг дарга төрийн байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгахыг даалгаж байгаа. Ерөнхий сайдын албан даалгаврыг 9 чиглэлээр уул уурхай үйл ажиллагаанд байгаль орчин хүний аюулгүй байдлын хангалтаар авах арга хэмжээний тухай хугацаатай үүрэг даалгавруудыг өглөө. Мөн уул уурхайн салбарт лиценз аваад үйл ажиллагаа явуулж исэн компани лицензийг цуцлах шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг бол би энд даалгасан. Монголын төр бүх байгууллага компаниуд хууль стандартыг сахиж мөрдөж тав хамтдаа хүүхдүүдийнхээ амнаас амьдрах эрх аюулгүй байдлын төлөө өндөр үүрэг хариуцлагатай сонор сэрэмжтэй ажиллах цаг үе ирж байна.